Альмас Movie Guide. Цастай хурта буйртай суйртай сайхан өдрийн мэндэ. Альман Univision-ы Аз багцаас заавал үзэх кинонуудын нэг оштайхан кино үзэд эхлэв. Masquerade гэдгийм байна л ш. Яг түрээ эргэлтийн зургал сонссон хаан өөрийнх нь зүгээр байхгүй гэдгийг мэдээд нууц зарлаг гаргана. Тэр нь өөртөө усны тусал мэт адилхан хүнийг олох. Энэ хооронд хаантангууд юм бүхэн сэжигтэй санагдаж эдсэн уусан бүхнээс нь хор ялгараач байгаа юм шиг дэргэд байгаа хүн юуг сэлэмтчих гэдэж байх шиг таагүй тавгүй тохгүй байгаа гэж ихтэх. Ядаж байхад хажуугаар нь их хатны ахыг төр төрсөлсөн гэж цаазалж өгөөч гэдэл бөөнөрө гуйж гуйшаад сүйдээ. Хааны урданд чүүмээ тиймч нууц хувилдаан болж байхад гадаа нь ах хүүг дуурайж олныг баясгасан салбадаа юм уу дуу чир юм уу бүү мэд. Одоо орчин үеийнхаар манайхаар бол stand up comedian юм шиг байгаа. Ямар ч тач нэг багийн хааныгаа дуурайж алиалж байдаг. Тэгсэн манер хааны аавын зээрнц юм уу хаашаа амар адилхан байж таарад. Гэхдээ яах вэ тодорхой шít хайж байгаа хүн муу юм болохоор ордон руу орлоо л тоо. Орлоод оч гэж энэ удаа бол нэх удаагүй зүгээр ороод гарцсан гихгүй юу. Тэгсэн ирсэн чи хааныгаа дуурайж алиалсан гэд баахан банцдуулаад манай инхаг хүү инхаг ин манай залууг банцдж байгаа байцаагч ноёнгоо харин шин дуу чим ирсэн гэсэн надтай уулзуулахаар гудвал тавьж явуулна ингээд. Гү тэгээд хүн чи аминдаа хайртай шít. Тэгсэн нөгөө дуу чим нь 15хан настай байсан амар хямраад юм аа зайлвал. Хаа мань хормор уугаагүй ээж гэнтэл би энэ муудад ухаангүй бол. Яа харахгүй орлон тоглогч авчирлаа шүү. Миарсан ханыгаа харин өөр тийш наваачиж нууцаар имжлэх ая талбадахар бол. Ингээд хөгөөн чирж ихэлвэ гэж баригдчихна гэд хатан болоод нийлж татвар эмстэд нь уулзуулахгүй. Ямар ч албан тушаалтныг оруулахгүй нилээн гүрэлээ. Өвчтэй нэрийдлэр хэсэг сэлгүүцэж үзэж ийн бас. Ядж яхад өглөө болгоо хэдэн шивгчийн хүүхнүүдийнхаа нүдэн дээр баах хэр гардаг гэдэл бод. Гүд тэр гайг. За арчулж байвал яах вэ? За энэ бүр гайгүй. Тэр басыг нь отчиж аваачж өгöd өнөөх нь үнэрлээд өнгийг хараад бүр амталч үздэг гэж ийн хөөе. Манай эмч совилогчид маань яаж Солонгост энэ үед төрчөөг юм бэ гэхгүй юу? Гойлгочин гарыг оруулаад ирсэн болохоор хоол ундыг бол нөөлж өгнө. Харин хоол үлдвэл хоол барьсан шивгчт нь иддэг юм байл та. Тэрийг мэдсэн шинэ хаантан дараагийн удаа амсах төдий болоод бүгдийг нь үлдээж интер хөөхөн хүн чанартай. Харин нэг зутан нэг таалагддаг юм. Тэгсэн бас нэг 15 та жоохон шивгч охин хийснийг мэдээд өнөө байцаагчид яалгуулдаг охиныг гинт санаж гимээ цайруулж байгаа айтай айгүй сайн хандна. Жинхэнэ хааны би овоо иларшиж байгаа гин. Тэгсэн хорцсон шалтгаан нь хор биш эми ургамал болж таардаг байхгүй юу? Тэрийг нь хааны байн гочиж нялуурдаг хөөхн нь өгөөд үйсэн байгаа юм чи. Хааны баруун гараас уртад өнөө эмхтэйг нь алц. Өнгөрсөн хорвоо болоод тахлаа. Манай хүнийг баруун гар нь алдан бичигэрвэл за тэгээд хамгаа дараад явуулаад байгээ хилцэн биш. Болохгүй баах юм зөвшөөрч гисэн туслахаа уурлуулж интер. Орлон тоглогч нь орлоод ч байгаа юм шиг, оронгоор нь эргүүлээд ч байгаа юм шиг. Зам идэхгүй. Нэг насаар ингийн байснаас нэг өдөр хаан байсан дээр гэд манай Орокигийн дууч одоо энэний дүрд яг таарч авах чинь вэ. Хэдэн сайдуудын өмнө эрх дарахаа ашиглаад шууд зарлиг өгч интер. За тийг анхаан гэд байж байх хэвээр хүн чинь давраанаас арай гэж уучраа олоод байж итл хатан хүчээр орж ирсэн. Ахыг минь аврахгүй бол амиа хорлон гэж сүрдүүлээд инхаа маань хатан талтай болцсон болохоор ахыг нь сулцсан. Гэхдээ нэг гимтэй чамтан байгаагүй юм байна лээ шүү дээ. Зүгээр яхав те төв талбай дээр очиод хааныг буруу юм хийгээд байгааг нь жоохон чангал хэлжилтэй. Тэгэл тамлуулаад цаазлуулчих гэл муусан юмнууд амлсан эсрэг ахыг нь аварсан хүн чинь гавья байгуулсан царай гаргаад хатан дээр очиж мочоод нөгөө алиалагч цангаараа хатанг маань эргүүлдэж мэргүүлээд те. Хааны хатанд санархад димийл байдаг юм да. Хаа нэг л биш байгааг хааны хамгаалагч залуу гадрал цөө байх. Нөгөө салбад байхад нь бүжгийг нь холоос гарч исэн байхгүй юу? Тэгсэн хатантай уулзах гэж дальчханд явахдаа яг бүхсөө хаялж явж тэнхтээд хамгаалагчийн хүзүнд нь сэлэм тулгаж чимүү химбэ гэс хатан тэгтэл надад нэг содон минг байдаг да тэр нь хаана үед эхэлж тэгэд мөнгө идгээ баталчих өдр гээд
Ирэх хүн байна да. Дэх нэг өргөнд нь орж ирэхэд хайлтхан хөхөн дээр нөгөө юмыг харж амжилгүй дээ. За энэ бол ёстой хөөрхий хэсэг заа юу. Хааны хүзүүд сэлэм далаас би өвхөл таарна гэх яг өөрийгөө амиа орлох жоохт нь манай хаан бойлуулаад бүр өргөөнд нь зутан аваач чи өгөөд цутангаа идчихэд над тэр хүрээдэр гэж зарлиг буулгаад тэгсэн нөхөр яг алуулах нэ гэдэл яваад очсон. Юу алуулах? Чиний над сэлэм чинь миний төлөө л хуйнаас гарах хэвээр. Чиний ам минийх гэж юм гэдэл бүр уйраагаад хайсан. Гэхдээ өөрөө ч мэдлгүй ойр хавийн хана баг багаар зузаацгаад л байдаг шив. Хатанг өөрөө хөөхөд төрүүлэхгүй байгаа гэд хатны суудлаас буулгыг бас бөөнөр гуугаад эхэллээ. Хатанда талтай хүн чи юу гэж хүлээн зөвшөөрөхөв? Гинт сэтгэл нь хөдлөөд олон даваа гүвээ даваад өнөөхөө аваад гүйцээ. Гүйгээд тэгэхэд хаа болтгов дээ. Арман тэглэжлэхгүй. Харин нөгөө талд хааныг буулгах зорилго тейсэн гарууд хоёр хаантай улснаа мэдээд цуурхал тараад. Тэрийг олж сонссон хатангуй үнэн худлыг мэдэх гэж өрөөндөө дуудаж нүцгэлээд эрх хүнийг тэгж имзэг биш сэдвэр хуурч болохгүй штэ гэж наас. Цээжин дээрээ сорвтой юм байна л т. Жинхэнэ хаана. Тэрийг нь байхгүй хараад бас жинхэнэ өшгдгийг нь мэдчихнэ. Уу яагаад нөгөө зутан гоё хийдэг шивгчээ охноор дээдчүүл нь хор өгүүлж хааныг алах гэж бас үзнэ. Тэгсэн хаан нь өөрт нь сайн ханддаг байсан болохоор охин өөрөө хорыг уугаад өгчтэй. Үгүй тэгээ яах вэ? Энэ явдал манай хүний уур зэвүү хоёрыг зэрэг хүргээд алан тал нь би ч ихнээсээ хаан болно гэл огшоо. Тэгснээ буцаж агшаад хуучин хаана авчираад уг нь орлогчоо алах ёстой байсан хүмүүс маань уйраад гол нь хааны сорив байхгүй нэрэдлэр бөөн дөргөө гараад ирсэн боловч сорив нь байлгүй л яах вэ? Урвсан хуйлцсан гарууд бүгд баригдаас. За ингээд манай инхан ах амьд мэд зүхтдаг чөөрхийн хамгаалагч нь амиа өгөөд дуустдаг юм да. Инкаал гэдэг. Гэхдээ тэгээд өөр дүрийн нэрийг цээжлэхгүй байхад чи яадын те? За тэгээд энэ кино та нарт таалагдсан гэдэгт гүнээ итгэж байна шүү айл маань. Univision-ы Аз багц руу ороод хүн бүрийн заавал үзэх олон гоё кинонуудаар сэтгэлээ баясгаарай хонгоруудаа. The Handmaiden, King and the Clown, House of Hummingbird гэд даж кино байна л шүү. Дараагийн киногаараа уулзтлаа. Пока хариуда. Альман явж цасны болзоо хийлээ. Альмас movie guide.